За сайн байна. Тэгэхээр өнөөдөр дэлхийн хамгийн чанга залуу Дэвид Гогинсийн цагийн хуваараар амьдарч үзнэ. I'm back, motherfucker! Yeah, there you go. Get it, 17. They don't know me, son. Get it, 18. They don't know me, son. Энэ чаленжийг би ганцаараа хийж гүйцэтгэхгүй, Тэмүүжинтэй цуг хийж гүйцэтгэв. Тэгээд Дэвид Гогинсийн цагийн хуваар битээр хэр нөлөөлөх нь, хэр чанга болно харцгаая. За тэгэхээр Дэвид Гогинсийн цагийн хуваарыг ChatGPT ашиглаж гаргаж авсан байгаа. Тэгээд энэ хуваараас харах юм бол Дэвид Гогинс өглөө 4:30-аас босч өөрийнхөө өдрийг эхлүүлдэг. Гоё юм аа. Одоо наа агаар хөрөлцсөн юм амар. Сая гадаа төөрлөө шүү. Байрны дундуур юу гэсэн чи. Бүр тасарахгүй. Зомбитэй кино шиг санаж юм. Айгаар төв зомоороо ороо яг. Зомрогоо уруудаад. Let's do this shit. За Гогинс өглөөнийхөө гүйлтийг дор хаяж 10 миль буюу 16 км гүйдэг. 10 миль чи хэдэн километр гэлээ? 16 байсан баха. За энийг нэг тойроход хэд бол? Бараг 16. Тэгээд Тэмүүжин бит хоёр сүүлийн 7-8 сар баг кардио нэг ч хийгээгүй. Тэгээд 16 км яг гүү чадахгүйгүүдээ бас эргэлзэж байсан. 5 нэг 5 км орчим явсан баг шиг. Оо амархан юм байна уу? 7 км. Харин яа. Дэвид Гогинс 5-аас гүйлтээ эхлээд 2 цаг гүйдэг юм шүү. 2 цаг тэгээд 10 милээс их гэхээр 16 км-с их. Дор хаяж 16 км яваа. 9 more to go. Тэг монголоор яар гэсэн шүү. Тийм монголоор яа алаа гэсэн шүү. 9 км үлдлээ. За гүчихлээ. За өглөөний 5 цагаас эхэлсэн гүйлт маань 2 цаг 10 минутын хугацаанд үргэлжлээд бит хоёр нийт 17 км бүүснээр өглөөний гүйлт маань дууссан. Тэгээд энэнийхээ дараа бит хоёр шууд жим рүү явсан. Учир нь Дэвид Гогинсийн хуваарьт байгаа дараагийн зүйлс болохоор гар дээр зүнэл турнек сонголт байна. Шинж яг 0 муутай очичээ. Тийм байна. Бисий үе шалтан багт бичээ. Одоо гар дээр сүнэл турнек тэгээд сонголт Гогинс бүр сонголтыг нэг дор хаяж цаг 2 цаг хийх. Зүгээр анда нэг өдөр л хийж байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн чанга залуу юм бэлтгэж шүү дээ. За ChatGPT дээр тэд сүнэн тэгж хийн гэсэн заавар байгаагүй болохоор бид хоёр турник дээр 100 сүнэлт, гар дээр 200 сүнэлт гэж бодож ирсэн. Тэгээд өмнөх өдрүүдэд нь цээж нуруу хийсэн байсан болохоор бас чаленж байж үлгэрч чадсан. Тэгээ яг үннийг хэлээд энэ зүгээр өглөө 4-өөс босно гэдэг дангаараа чайл. За өглөөнийхөө дасгалуудыг дуусгасны дараа бидэнд байгаа хуваар дээр бол Дэвид Гогинс өөрийнхөө ажлуудыг хийж эхэлж байгаа юм. Тэг бичлэг дуусах шүү унтнаа юм шүү. Хичээлээ таслана. Анда юу гэж байгаа шүү дээ. 9:30-аас хойш нэг midday work гэж байгаа шүү дээ. Тэрийг яг дасгал хийх шиг сериус нөлөөж авдаг гэж байгаа. Ягаад гэвэл Дэвид Гогинс ганцхан тийг дасгал хийдэг X марин биш. Мотивашнл спикер, контент бүтээгч. Тэр визтэй хагас тэгээд өдрийнхөө турш хийж байгаа ажлаа тасгалтайгаа сериус нөлөөж авч өдөржингөө ингэж full focus ажиллаж байдаг гэж байгаа. Чаа бити ингэж ярих шилсэн шүү дээ. Хүмүүс юу ч full focus гэж. Тийм. Бүрэн төвлөрч байгаа байхгүй. Хүмүүс ч нэг л гэж хэлсэн шүү дээ. Хүмүүс хийж байна. Одоо ерөөсөө нэг сая савтай юм шиг юм ярина шүү дээ. Gramix I'm coming for you. Одоо 9 цаг 30 минут болж байна. Тэгээ уг нь цаг 2 цаг сонголтыг явуулсан байсан. Тэгээд айгүй орой гарч гүйж, айгүй удаан гүйж. Тэгээд бас саяны турник дээр сүнэлт гар дээр сүнэлт айгүй удаан хийчихсэн. Тэгээд нэг 20-30 минут заа нэг бүсэлтийг 40 минут сонголт хийгээд. Тэгээд гарлаа одоо 9:30-аас хойш бид хоёр хичээл ажилтаа болохоор явах шаардлага. За жимээс гараад бит хоёр өөрийнхөө хувийн ажлыг амжуулахыг салаа явсан. Тэгээ үдээс хойшдоо хэдэн цагаас Гогинс хуваар дээр 2 дахь бэлтгэлээ эхэлж байна. Тэр цагт нь жим дээр хурж ирж бэлтгэлээ хийгээд ярьсан байгаа. Одоо 12 цаг 30 минут болж байна. Нөр амар хурж байна. Би унтлаа. За үдээс хойш бидэнд дахиад дасгалууд байгаа. Тэгээд workout эсвэл гүйлт гэсэн сонголттой. Тэгээд тухайн өдрөө Тэмүүжин бит хоёр хөл хийх байсан болохоор
үдээс хойш жим дээр очиж хөлөө их төлөвлөгөөтэй байсан. Тэгээд яг үдээс хойш 1-2 цаг өнгөрөө Тэмүүжин надлуу чат битсэн л тийм. Бис Тэмүүжинтэй ярьлаа тэгээд цаа чи баг өнөөдөр хөл хийж чадахгүй нэ гэдэг шиг. Тэгээд манай гэхдээ хийх хөө зүгээр наан жоохон маадэрч байгаа. Би чаленжа дуусгаагүй л байна л та. Гэхдээ энэ чаленжийг дүүнэхэд зөө. Бүр амар ментали бүр ингэ сэтгэл зүйн дарамттай чаленж байгаа байхгүй юм. Одоо ингэ өглөө 42 унтахаас ихсүүлээд одоо би 11 12 унтаж байгаа байхгүй. Тэгээд өглөө 4:30-аас басна яана гэл. Өглөө 4:30-аас босоод үхтэй яана 16 км 17 км хүн яана гэл. Амар ментали чаленж зүгээр. Дэвид Гогиншийн нөгөө нэг гол баримтлыг зарчим нь одоо яг энэ бичэл дарах гэдэг байгаа байхгүй. Яг бүр 100% сахилга баттай яг хийх гэсэн бол хийдэг те. Одоо Дэвид Гогиншийн үед чинь чаленж шохгүй ерөөсөө. Зүгээр л өдөр тутамдаа хийдэг зүгээр хабит нь болсон зү. Тэгэхээр шуугана. Би хамгийн чанга залууг барахгүй шинжтэй. Би хамгийн чанга залуугийн чаленж. Ингээд амжилтын болдгоо юм байна. Энэ ажил хичээл ингээд өчингүүдэд хэлэх хөвгтэй л байна. Чи амхэр амжихгүй нөө бөөсөн гэж байгаа би хэрэлдэхдээ би энийг хэлнэ. Гэтэ ерөөсө чаленж биш юм байна шүү дээ. Зүгээр дэвэг өгсөн нэг өдөр. Нэг том чаленж л байна. Нэг хоёр бэлтгэн боллоо. Нэг бол гүйлт нэг бол бэлтгэл. Би хоёулаа өнөөдөр угаасаа гүйлт хийж чаастай байлаа гэж. Гүйдэг байж биш та. Өнөөдөр хөлөөж ирж гарна. Өчигтэй сайн явж байгаа юм шүү. Өвдөх ч юм уу үгүй л гэж байна. Яана байсан. For what? Стэг ингээд бэлтгэлтэй хөтэн бодсон. Яг үннийг хэлэхэд хөлний ихний дасгалаас бид хоёр шууд чамраад эхэлсэн. Яасан бэ? Мэн зэнзүүд бөбөө шайцсан. Хэндөө баян амдад очлаа. Өнөөдөр Дэвид Гогиншийн өөрөөр амьдарч үзлээ. 24 цаг. Ямар байдаг юм байна да? 4 цаг, 4-5 цаг үлдээ лээ. Сүүл рүүгэж үнэхээр шээ. Хамгийн чухал нь нойр юм байна. Тэгвэл амар шамар. Харин бид хоёр яг хоёулаа адилхан яг 11 12-ийн үед хоорондоо чаталчихсан байхгүй. Маргааш хийх. Харин дотоо нойртой болохоор жоохон зуршил болоогүй юм гэдэг чиг хэцүү байна. Гэхдээ яг ингээд өглөө ирцэрээд гүүж мөх бол гоё л байт юм. Бүр зуршил болгоод өглөө байн гүүж гоё юм. Хоёул харагтай болчихлаа. Юур яг л. Тэгэхээр өөрөөр бол боломжийн хэцүү зүйл байсан уу? Ганц хэцүү нойр тэрнээс бэлтгэлийн ачаалдаг бол даахаар юм байна. Харин тийм байнгын бэлтгэлтэй байдаг болохоор тийм. Тэгээ би сая бас ажил дээр байж байхдаа чиний чат матыг харж нэр бас бодлоо шүү дээ. Нэрлээ ч юм уу. Боли яг юу нотлох гээд байгаа гэж бэ? Сүүлийн хүчний бэлтгэлийг боли байли. Харин ямар дайнд гэдэг хүн шахаад байгаа, буудалгаад байгаа юм яа. Эрүүл амьдрах юм хэцүү болцсон юм. Гэтэ хоёлоо чадсан. Одоо нэг хилдэг юмнуудаа чи хэлбэг. Please don't forget to like, share, subscribe. Тэгээд дараагийн бичлэгийг болцлоо баяртай. Айгу эмоцтой хэлэх юм байна. Сүйд нандаа нё байлаа баярлалаа. Түр гоё штэ. За тэр бичлэгээ дуусгасан бүтэнд баярлалаа. Нэг мэтэл удаас. Эний бүрийг хардаг гэсэн юм. Тэрэн битээ. Ийм болмоор. Нийт соос дэлхийн хамгийн хатуу залуу юм.
Гэхдээ намайг яаж үзэх вэ? Догс тэгээ би тэгээ чийл авчих.